Өчигдөр өглөөнөөс хойш 24 цаг хамтдаа хүлээсэн 61 гишүүндээ баярлалаа. Ирээгүй байгаа нь тэгээд цагаач барьж чаддгүй, ажилдаач ирж чаддгүй, өргөсөн тангаргаач мартд юм байна. Томилогдох болохоор 28 цаг бүгдийг сайхан болгоно, бүх асуудлыг шийднэ. Цалин нэмэн, тэтгэврийн нэмнэ гэж ярьж хагаад үүрээр томилогдоод явдаг. Банк орон дээр ажлыг нь үргэлжлүүлж хийе, хурж ирээ та хэд маань дахиад тайлбараа тавиач гэхлээр ирдэггүй юм байна. Би хууль тогтоох засаглалд орж ирээ 1 жил болж байна. Би Монгол улсыг хөгжинэ гэж итгэдэг залуучууд ирээдүг хүсэж байгаа. Ийм олон жил улсын хурлын гишүүн хийгээд хууль тогтоогоод давхар дээлийг хэд хэдээр нөмөрч өмсөд хэдэн удаа сайд хийсэн. Багш эмчнэрийн цалин нэмсэн юм. Гутарч байна. 2025 оны 6 сарын 17 би та бүхэнд төрийн сайдын сэнти бол хүрэх цэг бус эхлэх цэг гэж хэлж ирсэн. Сүүлийн 2-7 хоног та бүхэн шалтгаал ярьлаа. Шийдэл ерөөсөө ярьсангүй. Сарын өмнө багш эмчнэрийн цалин тэтгэврийг нэмэх боломжгүй гэж орж ирж ирсэн. Уржигдэр 15-аас 20% нэмнэ. Твч чадах зардлаа твчнэ гэдээ ороод ирж байна. Анхнаасаа твчлээ. Багш эмчнэр тэтгэврийн хөгжчүүд бүгд твчж байгаа шүү дээ. Өдөр болгон твчж байгаа. Гэтэл урсгал зардлаа 10% танаад цалингийн нэмэх орон зайг нь гаргалаа, бид нэр сайн ажиллах чинь. Одоо бид нар шийдэл байна гэж ороод ирдэг. Ямар их шалтгаан вэ? Энэ синтид ямар их хайртай юм? Хоёр асуулт. Сайн зэрэг гишүүнээс. Нэгдүгээр залттай холбоотой. Энэ ер нь гүйцэтгэх засаглал давхар дээлээ өмсөөд яваад 76 гишүүнтэй парламент бол хөгжих боломжгүй байсан юм гэж одоо харж байна. Ахын дуу чуулганда бити ир, эрцэндээ бити ор гэд. Сүүлийн 2-3 хоног тал талаас хэлж байна. Бүх давхар дээлийг болиулах хэрэгтэй юм шүү. Ерөнхий сайдын дураараа гарч ирээ сайдын томилоод хууль тогтоож байгаа засаглалыгаа тоодогчгүй. Энийг цаашдаа яаж засвал зүгээр юм? Үндсэн хууль дээр энэ үг нь тусгасан байгаа юм. Та энийг нэг товчхон тайлбарлаж өгвөл зүгээр. Хоёр дахь нь Батнайран гишүүнээс асууя. Оюутлогын гэрээг бид нэр ямар боломжийг алдаад байгаа? Засаг сүүлийн 100 хоногт их ажил хийлээгээл тайлагнаад итдэг. Юу урагшлуулсан? Ямар явц гарсан? Тэрэн дээр та төр хорог даргалж байгаа хүний хувьд явцыг хэлж өг. За сайн зэрэг гишүүн эхлээд асуултанд хариулъя. За би ч тэгээ товчхон хариулъя дөө. Монголын ард түмэн бүгд харсан. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бас парламент руугаа халддаг энэ тохиолдлыг 92 оны үндсэн хуулиас хойш анх удаа харж байна. Арайч бас өмнө нь бужигнан гэхэд ийм зүйл бол болж байгаагүй. Ягарахгүй энэ 76 биш нэг 126 болт тисэндээ засгийн газрын хатганд орсонгүй. Засгийн газрын гишүүдийн буюу одоо өөрсдөө бидний ах гэж хэлээд байгаа хүмүүс камерын өмнөнийг өөр, камерын цаана бол бас нэг өөр. Үнэхээр бас хэцүү. Одоо Лувсан жамцагчны хэлж байгаа үнэн. Янзаар дарамталдаг. Тэг яг би энд бол зарчим л ярих гэж ирж байгаа учраас энийг энд хүргээ зогсъё. Өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллага бол улсын хурл. Энэ бол ард түмний төлөөллийн байгууллага. Эндээс засгийн газар бүрэлдэж байгаа шүү. Засгийн газар энэ дээр хууль хэрэгжүүлэх үүргээ тайлгнаж байгаа. Гишүүд өөрийн бүрийн эрхийнхээ хүрээнд ийм үндслүүд байна гэдэг зүйлийг гаргаж тавиад энийг конопоро шийдэх ёстой. Бүхэл бүтэн төрийн институцийг ард түмэнд ингэж муухай харагдуулах. Төрд итгэх иргэдийн итгэлийг уланд нь гიშгэх. Ерөн цөөхөн хүмүүс засгалт юм а гэдэг зүйлийг харуулах. Ийм л орлого боллоо. Тэгээд ерөн зүгээр би зүгээр хөвдөө бодсон. Энэ манай үндсэн хуулийн эрхцүү улс төрийн хичээлүүдийн төр бол их сонин кейсүүд гарах баха. Засгийн газар нь анх удаа улсын хурлаа бүрэн бүрэлдэхүүнээр бойкотолж халдаж парламентээс дээгүр гიშгэж болно гэдэг үйлдэлийг харуулсан. За дээрэс нь үндсэн хуульд байсан суурь зарчмуудыг ерөнхийдөө үгүйсгэсэн.
Энийг бид нэр л одоо манах гэж ирсэн шүү дээ. Хүнийг хүн алсан гэж гүтгэжээд маргааш нь хариуцлах асуулт ярьд юм байна. Ямар аимшигтай юм бэ? Энэ 1937 оны үед л одоо хилмигдүүлэлтийн үе эхэлж ирснийг буцааж авчрах гэж байгаа юм. Бид 1992 оны үндсэн хуулиараа ийм зүйлийг л устгах гэж энэ ногоон малгайтнуудыг дахин сэргээхгүй төлөө явсан шүү дээ. Тэгээ ийм зүйлүүдийг засгийн газар ашиглаад тэр хүнээ хууль зүйн дотоод хэргийн сайдаар тавина гэд энэ бол одоо бүр шившиг болсон байхгүй. Би энэс иччихэн. Энэ үйлдэл дээр тэгээд одоо дүгнэлт хийх хэрэгтэй. Бид бүгнөрөө л одоо энэ асуудлаа шийднэ. Тэгээ хамгийн гол нь энд дотроо л шийдэх ёстой шүү дээ. Тэгээ энэ дотроо орж ирээл шийд. Магадгүй одоо зарим бид эдийн гаргаж байгаа санал үнслэхгүй байж болж магадгүй. Энийгээ тайлбарлаад л мэтгэлцэх ёстой. Ийм л зүйл. Тэгээ бид өнөөдөр бас бүх зүйлээ шившгийн өндөөгөр чирж дууслаа. Өнөөдөр бас харамсалтай энэ зүйлүүдээс болж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2 гишүүнийгээ нэг дор ярих гэж байгаа. Энэ бол төрийн эмгэл болж хувирнаа цааш та. Одоо дахиж ийм зүйл битгий гараасаа гэж бодож байна. Тэгээ яг зүгээр ерөн үндсэн хуулийг байн бай өөрчилж уламжгүй. Тийм учраас доктортой үзэл санаа зарчим энэ мөн чанарыг бид нэр хадгалж явах хэрэгтэй, өнгөлж явах хэрэгтэй, тордож явах хэрэгтэй, хамгаалж явах хэрэгтэй. Энэ үндсэн хууль парламентын ёсыг хамгаалахын төлөө өнөөдөр гишүүд тэмцэж байгаа шүү. Зогсож байгаа шүү. Шүн өдргүй энд сууж байгаа шүү. За, Батнаарамд гишүүн нэмж хариулъя. За, гар үсэг зурсан гишүүн учраас асуултанд хариулах боломжтой гэж ойлгож байгаа. За, Лувсан Жамц гишүүний асуултанд хариулъя. Оюу толгой алдагдсан боломж ярих юм бол хэдэн тэрбум доллар яригдсан шүү дээ. 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш яг 16 жил өнгөрсөн. 16 жилийн ойн 7 хоногийн өмнө болж өнгөрч. За, Занданшир ерөнхий сайдын засгийн газар 2025 оны 6 сарын 18-нд эмхлэн байгуулагдсан байна. За, зээлийн хүү бууруулах Рио Тинтогоос хариу нь бол 2025 оны 5 сарын 30-нд ирсэн байсан шүү. Гэтэл засгийн газар дээр байгуулагдсан ажлын хэсэг нь дөнгөж сар гаруй хугацааны өмнөөс л дөнгөж ажиллаа хийсэн шүү дээ. Одоо бид нар бүгдийг хийсэн юм шиг ярих та нар ирэх байхгүй шүү. Лувсан Жамц гишүүн нэмж тодруулъя. Тусгаалan нэр зааж асуусан учраас. За. За, баярлалаа. Эсвэлтгүй хийгээл яваад исэн гэдгийг та бүхэн харлаа. Маш тодорхой хариултуудыг өгч штэ. За, би асуултаа асуучих сайднараа. Их даапалт юм байна. Залуу хүн байна. Чи мэдлэггүй юм байна, туршлагагүй юм байна. Ах нарын нөлөөнд орд юм байна, орчих юм байна гэж хараад ажилдаа битгий ирчих шигтэй. Би хинээс ч хараад бусаар өөрийнхөө зарчимдаа үнэнчээр шийдвэр гарах мэдлэгтэй. Би зарчимтай. Та хэддээ би хэрүүл хийдэггүй. Би дандаа л зарчмын шаардлага тавьдаг. 3 дугаар залт амнаатын тухай асууя. Амнат дээр энэ засгийн газрын тогтоол гарснаас хойш хэдийн хэмжээний орлогыг бид нэр төсөв дээр бүрдүүлж чадах байсныг алдсан юм болоо. Сайн зориг гишүүн нэмж хариулъя. За, яг уу би бас төрийн нууц хамаарахнаас бусад бүх одоо мэдээлэл ил тод байгаа учраас надад бас шудраг албаа агчид бичиг явууллаа. Татвар ерөнхий газар засгийн газрын 55 дугаар тогтоол үндсэн хууль болон бус хуулийг зөрчсөн гэдгээ сангийн хамт мэдгдсэн байна. Өнөөдрийн байдлаар сар бүр одоо 8 тэрбум төгрөгийн алдагдал амнаатын орлого орохгүйгээ цаашдаа хамгийн багадаа 29.5 тэрбум төгрөгийг усын төсөвт амнаатын орлого орохгүй компаниудын орлого нэмэгдэх юм байна гэдэг зүйлээ хүлээмжшүүлсэн байна. Энэ бичиг нь өчтөр сангийн хамт очсон байлээ. Жавхаа сайд бол энийг тэмцсэн байлээ. Жавхаа сайд энд тооцоолоо гаргаад болохгүй шүү. Энэ 50 тэрбумын амнаатын орлого усын төсөвт орох орлого тасрах гээд байна гэд Жавхаа сайд бол бас зарчмын байр суурийг 2 удаа ч илэрхийлсэн байлээ шүү дээ. Тэгээ энийг нь хүчиндээ гаргасан юм билээ. Тэгээ энэ нөгөө цөөхөн эрх ашигтай буюу 3-4 компанид байхгүй. Тэгээ жишээ нь одоо Биржин бус арилжаа хийсэн Эрдэнэс 5 1.8 их 80-аас
За Лувсан Жамч гишүүн нэмж тодруулъя. Сая чухал тоог та хэлэх гэсэн чинь цаг нь дуусчлаа. Сайн зөрөг гишүүн та хідэн тэрбум төгрөг бид нар авч чадахгүй алдсан юм бэ гэдэг тоог тодруулж хэлж өгмөр байна. Өнөөдөр Зандан шатрын ерхий сайдын засгийн газар үргэлжилнэ үү, үргэлжлэхгүй байна уу хамаагүй. Та бүхэн их хуралд ажиллаа тайлгандаг. Тийм байгуулах шүү. Байнгын хоорондоо тасалдаг. Асуулт асуугаар хариулдаггүй. Бичгээр асуулт явуулсан ч хэдэн сараар тагаалга болдог. Гүйцэтгэх засаглаас бид нэр үр дүнгэл нэгж байгаа. Шинэ үе юм мэдэхгүй юм байна. Жохон залуу улс төр мэдэхгүй байна гэж их ярьдсан билээ. Хувийн хвшилтээр байдаг зарчмыг л би та бүхнээс нэгж байгаа. Та бүхэн татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа шүү. За сайн зөрөг гишүүн нэмж хариулъя. Би энийг одоо урд нь бүр маш их анхааруулсан байхгүй. Тэгээ дээж хүүхийн тогтоолыг барьж байгаа гэдэг нь зөвхөн дээж хүүх бол Жоншин дээр гаргасан. Жоншны шийдвэрийг зүгээр захиргааны ерөнхий хуульд нийцүүлээ шинжил батлаараа гэдэг үүргийг далимдуулж агаад нүүрс төмрийг давхар оруулаад ингэ явсан. Энэ мэдээж алдагдлын хэмжээ зах зээлийн эрэлт буюу үнийн өсөлтийн тэр зөрүүнээс шалтгаална. Тэгвэл урьдчилан тооцоогоор сангийн яам бол багада 50 тэрбум. Өнөөдөр татварын ерөнхий газар өчтөр сангийн яамд өгсөн мэдээлэл дээр энэ байдлаар явах юм бол улсын төсөвт орж ирэх 29.6 тэрбум төгрөг тасархаар байна гэдээ одоо бичгээ ямарч ирсэн даруухнаар өгсөн байна. Тоог нь бол дарж хэлж байгаа. Энэ орлого бол өснө. Харин орлого хаана хинд үлдээд байна гэхээр цөөхөн хэдэн компаниуд дээр үлдэж байгаа. Би гэхдээ энийг буруутгахгүй. Энийг харин хууль тогтоомжийн дагуу зөв болох ёстой болохоос биш огт хууль дээр байхгүй дүүцүүлэн тооцох байдлаар амнаатыг тооцож болохгүй маа. Энэ байгалийн баялгаас хүртэх энэ ард түмний өр өгөөжийг ингэж